Зохиолч Багбайн давагт намхан тайван жаргал нүдэн өгүүлэлэг. Автобус буудал дээр зогслоо. Зоригтын хажууд сууж байсан хүн босоод явахдаа суудлын дээр уншиж байсан сонингоо үлдээчихсэн байв. Цонхоор харан сууж байтал уучлаарай энд хүнтэй юу хэмээн асуухад эргэн харвал 22-оос 25 орчим насны болов гэмээр бүсгүй зогсож байлаа. Байхгүй хэмээгээд хүний үлдээсэн сонинг авбал бүсгүй суухдаа том хар цүнхнийхээ ирэмгээр зоригтын мөрөн дээр цогчхов. Тэрээр уучлаарай хэмээн харахад нь дүлгөөхөн хар нүдтэй зоригт тулгархдаа нэг л сайхан сэтгэгдэл төрөв. Тас хар нүд, тогтуухан, дүлгөөн харц, урт хар сормоос, нүгэлгүй сайхан энэл харц хорвоогийн сайн сайхныг л харах мэлмээ ажээ. Зоригт ийм сайхан харцанд өртсөндөө хязгааргүй баярлана. Зоригт 27 хүртлээр ганц бие яваагаа өөрөө ч ойлгохгүй байлаа. Нэг л мэдхэд амьдрал зоригтыг 30 насны үдэн дээр авааччихсан байв. Ажил гэж явсаар нэг алдсан тал бий. Гэвч тэр бүсгүйчүүдэд тийм хатуу шаардлага тавьсан гэвэл бас л үгүй. Найз нөхөд аль хэдийн гэрэлсэн. Бүр 10 жилээсээ найзалж ирсэн хоёр найз их сургуулийн босго алхаад эхнэр хүүхэдтэй болчихсонд тэрээр тохирхож байсан тал бий. Арай хурдан уу? Амьдрал урт шүү дээ гэж байв. Гэтэл харин тэр найзууд нь харин зоригтоос арай удаан уу? Амьдрал богинохон шүү дээ гэж хэлэхвэ гэж эмээн. Бүсгүй буулаа. Дараагийн буудал дээр зоригт буун. Автобус ч зогслоо. Гэрлүүгээ орохын өмнө хүнсний ойр зүрийн юм авъя хэмээн ойрхон супермаркет руу орлоо. Касс дээр очиод авсан юмаа бичүүлээд гартал бүсгүй орж ирэхдээ таарав. Нөгөө л ухаалаг, даруухан, тунгалаг харнууд. Энэ нүд зоригтыг бүр алмайруулж орхив. Буцаж орох гэснээ болов. Энэ хавьдал амьдрдаг юм байна гэж таамаглав. 2 хоногийн дараа өглөө ажилласаа хоцрох гээд буудал дээрээс нэг такси зогсооход суух гэтэл хүй хаашаа явах юм? Хэмэгтэй хүн дугарахаар нь эргэн харвал нөгөө бүсгүй байлаа. Хотын төв гэтэл бүсгүй. Би суучих гэв. Бүсгүйч төв номын сангийн үүдэн дээр буугаад баярлаа гэд нөгөө сайхан харцаараа жолооч зоригт хоёрыг шагнажхаад олонний дундуур оров. Зоригт ажлынхаа үүдэн дээр буутал жолооч тэр таних уу гэвэл хойд суудлын дээр ногоон хавцтай зүйл байлаа. Мэдээж тэр бүсгүй. Яарч байгаад л хайчихч. Яах вүлээ гэж жаахан тэнэгэлснээ аваад буу. Агчил таарна гэж найдахаас утас гэрийн хаягийг мэдэхгүй. Албаны бичиг баримт бололтой зүйл байлаа. Онгойлгож зүрхэлсэнгүй. Орой ажил таарад нөгөө бүсгүйг л харж явав. Даанч таарав. Маргааш өглөөнд байрнаасаа гараад алхаж байтал сайн байна уу хэмээн эмэгтэй хүн мэдлэхэд харвал нөгөө бүсгүй байлаа. Зоригт тулгамдангүй сайн байна уу гэтэл нөгөө бүсгүй. Та өчигдрийн таксийн дугаарыг анзаараагүй биз? Би яарч байгаад албаны бичиг баримтаа машинд нь хайчихаж гэтэл зоригт би авчихсан гэвэл юун сайн бэ гэв. Зоригт цүнхнээсээ бичиг баримтыг нь гаргаж өгвөл танд баярлалаа хэмээн нөгөө л сайхан харцаараа зоригтыг шагнав. Автобус ирлээ. Автобусанд ороод суувал би их хайж байла. Баахан албаны бичиг баримт хайчихсан гэдэл. Энийгээд та уг нь нээгээд үзчихгүй дотор нь миний нэрийн хуудас уг нь байсан юм гэвэл зоригт би яаж хүний албаны бичиг үзэх вүлээ гэв. Манай ажил энд хэмээн төв намын сангийн үүдэн дээр буухтаа танд баярлалаа хэмээн нээсэглээд цүнхнээсээ нэрийн хуудас авч өглөө. Зоригт бөөн баяр. Яаж танилцъя хэмээн бодож байсан тэр утасныхан дугаар ажлын газрын хаягтай болов. Зоригт тэр өдөр сэтгэл нь ондоо тийш бэлчээд ажилдаа ач сайн төвлөрч чадахгүй байлаа. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид хуулийн хэлтэст ажилладаг тэрээр ажилдаа жаахан дурамжхан. Монголын компани Монгол хүмүүстэй компани маргаан үүсгэсэн үед зоригт компани гихүү, Монголоо гихүү ацсан шалгаанд ордог байв. Даанч цалин овоо өндөр учир үүндэл уягдаад байгаад байв. Гэхдээ тэр хизээ нэгэн цагт энэ ажлыг хаяж хуваараа хуулийн компани байгуулах холын мөрөөдөлтэй. Орой гэртээ харж байгаад бүсгүйн утас руу залгавал химбэ хэмээн бүсгүйн ялдам хоолойг сонсоод тулгамдаж гатсан ч тэрээр би зоригт байна гэтэл та дугаар андуураа юу? Би зоригт гэж хүн танихгүй штэ гэж байна. Би өглөө чамтай автобусанд хамт явсан хүн байна
Гэтэл бүсгүй өө танилаа хэмээхэд зоригт эгмэгхийн та өнөө орой завтай юу гэвэл бүсгүй хэсэг чимээгүй байснаа. Хоолоо хийчихвэл завтай гэж байна. Энүүхэн доохон орших нэгэн кафед орж суувал болох уу гэж асуудал бүсгүй. Би хоолоо хийчихэд залгая хэмэв. Тэр орой зоригт нилээн нүүр хагарч авав. Бүсгүйг сувд гэрэл гэдэг гин. Нэгэн медиа компанид маркетингийн менежер хийдэг. Аав ээж дүү гуравтайгаа амьдардаг. Энэ жил 24-тэй гин. Амьдардаг байр нь зоригтын байрнаас эрдөө ганц буудал хэртэй газар байдаг аж. Бүр гэрийнхэн нь өөрийг нь нүдэн гэж дууддаг гин. Том алаг хар нүдтэй тэр маш тогтуухан яриатай ухаантай бүсгүй аж. Зоригт заяаны ханаа олчихлоо хэмээн бодох болов. Нэг мэдхэд аль хэдийн сар болчихож зоригт сувд гэрэлгүйгээр өдрийг өнгөрөөж чадах байжээ. Нэг орой гэртээ дагуулan орж ирэхэд аав ээж хоёр нь твдчихв. Ээж нь "Гүй, манай энэ янзын хүн шүү. Хүнд юмаа хэлдэггүй" хэмээн зоригтыг зэмлэн бэрээ ихэд ажихаж. Харин сувд гэрлийнд ороход аав нь сүрхий сонжингүй хэдэн асуулт асууж билээ. Учир нь сувд гэрлийн дээдэгч нь 2 хүүхэдтэй нөхрөөсөө салчихсан байсан тул хүргэнд нэлээд хашир хандхаас аргагүй. Цагаан сарын дараахан нэгэн өдөр зоригтын аав ээж хоёр сувд гэрлийнд очиж бэр гуйв. Гэрт нь гэгээ тусгахнаар ороод ирсэн мэтэл нэг л сайхан байв. Нүдэн баргал зоригтын нүгээд ирчихв. Намрын ихэнх сарын шинийн 3-ны бэлэгцэн өдөр хурмаа хийж галгалгамтай бадрав. Хурмаа хийгээд удалгүй сувд гэрэл амаржиж охинтой болов. Яг л ээж тасхар нүд, тасхар дайгтай. Охин баг нүдэн хэмээх нэрийг хууль ёсны амирлан гэж нэрнээсээ төрүүлээд хүртчихв. Цаг хугацаа урссаар аль хэдийн 10 жилийг ардаа орхижээ. Зоригт гэдэг айл ам бүлийн тоо 5 болжээ. 3-3 нүдэнтэй болжээ. Зоригтоос бусд нь л нүдэн болжээ.